Уур бухимдлаа зохицуулах нь. Сайн уу? Би ялахгүй зүйлээс болж маш хурдан бухимдаж уурладаг. Та нар хэр зэрэг хурдан уурладаг вэ? Чамаа гудамжаар алхаж явтал хэн нэгэн мөрлөж түлхэх зэрэг үйлдэл гаргавал хэрхэн ханддаг вэ? Хэн нэгэн үн цэнтэй зүйлийг чинь чиний зөвшөөрлгүйгээр эсвэл санамсаргүйгээр авах хаях гэх мэт тохиолдолд чамд ямар мэдрэмж төрөх бол? Магадгүй нүүр чинь мэлхийтэл улааж чи цухалдаж орилж байж ядаж болох юм. Энэ бол хүн болгонд л тохиолддог. Гэхдээ чи үүнийг мэдэх үү? Уур бухимдал чиний биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг. Уурыг хянах гэж оролддог боловч зарим тохиолдолд төвчгийн аргагүй хяналтгүй уурлаж зохисгүй үг хэллийг хэлэх тохиолдол байдаг. Уурлаж бухимдаж байж ядсан үедээ гараараа хан цохих ямар нэгэн юм эвдэх хийх мэт үйлдэл хийхэд тайвширч байсан уу? Хариулт нь бол үгүй юм. Уучлаарай. Ялигийн их сургуулийн судалгаанаас харахад уураа хянах чадвар султай хүмүүс илүү өвчлөмтгий байдаг бөгөөд уур нь тэдний дархлын системийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн сэтгүүлүүдээс харахад уур бухимдлаа сөргөөр илэрхийлж гаргадаг хүмүүс уур бухимдлаа зохистойгоор шийдвэрлэдэг хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл нь 9% илүү болохыг баталсан. Энэ тоо баримт бага юм шиг сонсогдож болох ч анхаараарай. Зүрхний шигдээс бол амь насанд аюултай өвчин шүү дээ. Бусад судалгаануудаас үзэхэд уур бухимдал нь таны дархлын системийг дарангуйснаас халдвар өвчин COVID-19 болон даралт ихсэх гэх мэт өвчнөд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. Уур бухимдал нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөллийг мэдэж авсан учраас уур бухимдлаа зохицуулах энгийн 4 аргыг зааж өгье. Танд хэрэгтэй зүйлс бол тэмдэглэлийн дэвтэр, өөртөө багахан цаг хугацаа зарцуулах, өөрийгөө мэдрэх чадвар шаардна. Нэгдэх арга. Хамраараа гүнзгий амьсгал авч амаараа үлээж гаргана. Амьсгал авахдаа тайван тэнгэр мэт цэнхэр цэлмэг цэвэр агаар авч байна гэж төсөөл амьсгал гаргахдаа бохирдсон уур бухимдлаар дүүрэн улаан агаарыг гаргаж байна гэж төсөөлөөрэй. 2 дахь арга. Булчингаас суллах, нударгаа зангидлагүйгээр мөрөө суллан унжуулж бүх бие чөлөөтэй тайван байдалд оруулаарай. Энэ нь танд туслах болно. 3 дахь арга. Бухимдлаа илэрхийлж гадагшлуулах. Юу чамайг уурлуулж бухимдуулж байгаа талаар тэмдэглэл хөтлөх. Жишээ нь замын төгжрөл, амжилтгүй харилцаа, ажлын ачаалал гэх мэт. 4 дахь арга. Нөхцөл байдлыг дүгнэх. Сэтгэл хөдлөлөөр аливаа зүйлийг шийдэхин оронд нөхцөл байдалд ухаалгаар хандах. Бодоод үзээрэй. Чи өнөөдрийн асуудлаас болж маргааш уурлах болов уу? Магадгүй 7 хоногийн дараа. Магадгүй юм. Бухимдал нь 7 хоног үргэлжлэх болов уу? Магадгүй. Бухимдал нь 1 сараар үргэлжлэх болов уу? Үгүй л байх. Жилийн дараа юунд уурлаж бухимдсанаач санахгүй байх. Уур бухимдалдаа ингэж хандаж чадвал сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж ухаалгаар бухимдлаа тайлж сурна. Эцэст нь дүгнэж хэлэхэд уур бухимдлаа эргээр шийдвэрлэх арга замд суралцахгүй бол таны эрүүл мэндэд асуудал тулгарна. Амьсгалын дасгал нь энгийн боловч үр дүнтэй арга гэдгийг санаарай. Тайвширсны дараагаар бухимдал төрүүлсэн зүйлсээ тэмдэглэхээ бүү мартаарай. Үүнийг хийснээр огт уурлахгүй гэсэн үг биш ч уур бухимдлаа таньж мэдэх шийдвэрлэхэд танд тус болох юм. Хэрв шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсээрэй.